Хөөе. Яг гоё хамаг юм гаргаад албан тушаал ахиж явж байгаа л гацчвал мөн харамсалтай яа тий. Энэ талаар Peter Principle гэдэг энэ онол дээр тайлбарлалт юм байна. За яаж тайлбарлах нь харцгаа хэдүүлээ. Онлын гол санаа нь штэ тий. За эхлээд хүн албан тушаал ахиж байхдаа бол ур чадвар нь хүрнэ. За ингээд тодорхой хэмжээнд албан тушаал дахиад явсны дараагаар нэг төвшөнд хүрээд одоо ур чадвар нь бол ахихгүй эсвэл хөрөлцөхгүйгээс болоод цаашаад албан тушаал ахих боломжгүй тэнцэнэ гацдаг энэ үзэгдлийг болохоор Peter Principle гэж нэрлэдэг байгаа юм байна л да. За байгууллага талаас нь харах юм бол мэдээж нөгөө ур чадвар сул удирдах ажилтнууд бий болно. За энээс болоод нөгөө нэг toxic leader гэж янз бүрийн нэрнүүдийг авч эхэлнэ. За тэгээд ажилтнууд ажлаас гарах хөдөлгөөн нэмэгдэнэ. За тэгвэл яг тэр гацаанд орсон байгаа ажилтны үед юу болох вэ гэхээр нөгөө burn out ч юм уу ажлаас салшрах хам шинжүүд нь ингээд нэмэгдэж эхэлнэ. За тэгээ муу үйлбэр бол ажлаасаа гарах хүртэл шийдвэрийг гаргана. За тэгээд энийг судалгаан дээр харъя л да. За тэгсэн чинь нийтдээ удирдах албанд ажиллаж байгаа одоо ер нь бол ийм карьер агч байгаа хүмүүсийн 95% нь өөрийгөө мэднэ. Ур чадвараа бол би ерөнхийдөө бол зөв үнэлдэг гэж бодд юм байна л да. Яг бодит амьдрал дээр 10-аас 15% нь л яг өөрийнхөө бодит одоо ур чадварыг зөв үнэлж чаддаг гинэ. За тэгээд шинээр албан тушаал ахиж байгаа хүмүүс эхний 2 жил дотроо 60% нь ерөнхийдөө бол бүтлгүүтэлтэй нүүр тулдаг юм байна. За тэгээд онол гэдэг чинь амьдрал дээр гарсан асуудлыг л шийдэх зорилготой. За тэгэхээр энэ онолоор бол хувь хүн буюу энэ гацалтанд орсон хүмүүс нь тэгвэл яах юм бэ гэхээр хамгийн нэгдүгürt болохоор өөрийнхөө хүчтэй болон давуу тал мөн сул талыг үнэлж одоо сурах хэрэгтэй гинэ. За ингээд энэний дараагаар бол ерөөсөө л тасрахгүй суралц. Байнга суралц гэж байгаа байхгүй. Хоёрдугаарт нь болохоор зөв сургалтуудаа олно. За тэгээд ментор эсвэл богино хугацааны одоо коучийг олж өөртөө ав гинэ. Тэг яагаад заавал ментор коуч гэж нэрлээд байгаа вэ гэхээр та яг ингээл би зөв үү явж байгаа юм болоо би зөв бодож байгаа юм болоо миний хийж байгаа зөв юм болоо би юу н болоод байгаа юм болоо би болохгүй байгаа юм болоо гэж зөндөө олон эргэлзээний дунд байдаг. Тэгэхээр эдгээр хүмүүс таныг эсвэл сонсож өгч чаддаг. Үгүй бол зөв асуултуудыг асуугаад өөрөөр чинь гаргалгаануудыг олж өгдөг. Эсвэл өөрийнхөө одоо хамгийн юм уналтанд орж исэн туршлагуудыг хуваалцах замаар таныг хөгжүүлдэг юм байна. Тэгэхээр ментор амар чухал шүү. За ингээд эрсдлээ тооцоолоод дээрээс нь нэмээд өөрийнхөө чадахгүй гэдгийг одоо нуухын тулд бүх ажлыг бити аваа. Үгүй гэж хэлж сураа гэсэн байна. Ингээд хүчин чадал нь буюу ур чадвар нь тулцсан байгаа удирдах ажилтнуудаа карьер хийж байгаа ажилтнуудаа байгууллага яах вэ гэхээр нэгдүгээрт тухайн одоо үнэлгээг зөв хийх хэрэгтэй. Тэр нь болохоор энэ хүний өнгөрсөнд байсан ур чадварууд нь сайн байсан байж болно. Гэхдээ ирээдүйд уулзах гэдэг тэр карьертай нь өнөөдрийнх нь ур чадвар нь хэр төвшөнд байгаа вэ? Хэр их зөрүү байгаа вэ гэдгийг үнэлэх хэрэгтэй. За үүнийхээ дараагаар тохирох сургалтуудыг нь өгөөд мөн тохирох коучингүүдтэй нь уулзуулж өгөх хэрэгтэй байна л да. За энэ нь яах вэ гэхээр тухайн хүнийг албан тушаал ахихад нь хэрэгцээтэй сургалтанд суулгаж бэлтгэх хэрэгтэй. Зарим хүнд лидершипийн сургалт хэрэгтэй байхад зарим хүнд магадгүй тооцоолол хийх сургалт хэрэгтэй байдаг. Зарим хүнд өөрийнхөө одоо хилцэлийг сайжруулах сургалт хэрэгтэй байна гэх мэтлэнгийн ажилтан болгонд чинь өөр сургалтууд хэрэгцээтэй байдаг гинэ. За тэгээд үргэлжлүүлээд яг тухайн хүний дэвшлэн нь штэ яг мэрэгжлийн хувьд хийгдэж байгаа дэвшил үү эсвэл удирдах арга барилыг нь сайжраад хийгдэж байгаа дэвшил үү гэдгийг ялгах хэрэгтэй гинэ. Яг мэрэгжлийн хувьд сайн байгаа хүнийг одоо удирдах ур чадвар нь сул байхад нь дэвшүүлчих юм бол энэ бол нөгөө тухайн хүн чинь эндээсээ нөгөө халшрах энэ төр гэл янз бүрийн асуудал үүсэх шалтгаан болох юм байна. Тэгээд зарим тохиолдолд бол одоо тухайн мэрэгчлэрээ хүн болгон сайн мэрэгчлэлтэн байж болов чадна. Гэхдээ бүх хүн бас удирдах ажилтан болж чадахгүй гэдгийг ойлгох гэж юм онолгээр. За ингээд 10 дугаар сарын дугаар 2-ны под маань хүрээд төрлөж байна. Дараагийн видеор уулзлаа. Түр баяртай. Өнөөдөр суралцаа маргааш уршилсан. Дуун чатны удирдлага болон хан рэди албан хав байна. Тараа трик тахан үзээрэй. Shot to you, you